сайн байна. Дараагийн бичлэгээр уулзж байгаа жоохон баяртай байна. Яг тэгвэл би одоо дөнгөж 2 дахь удаага бичлэгээ хийж үзэж байна. Тэгээд би өөрийнхөө бичлэгийг өчигдөр үзлээ. Тэгээд би нэлээд муу ярьдаг ойлголоо. Ярих чадвар үнэхээр муу юм байна. Тэгээд би энэ бичлэгийг бол үзээд авах хэрэг байхгүй. Би зүгээр л энэ бичлэгийг хийгээд аплод хийчихнэ. Тэгээд би энэ дээрээ чадхаараа ярьсандаа сэтгэл хангалуун байх гэж л энэ бичлэг хийж байгаа. Нэг бичлэг бол заавал үзэх байхгүй. Гэтэ хэрэг үзчихвэл баярлалаа. За ямар нэгэн зүйлийн тухай ярина гэвэл юу яддаг юм бэ? Би ямар ч байсан за ийм зүйлийн тухай яриа, энийг яриа гэж болвол бодож бичлэг эхэлсэнгүй зүгээр л ярих явц нь өөрөө бичлэг ингээд ярьж явах явц нь өөрөө нэг зүйлийн тухай болж хувирна да. Би ингээд юу ч хамаагүй яриа явж байвал би нэг ямар ч нэг зүйлийн тухай ярьж байгаа болохоор л юм ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болвол энэ бичлэгний нэр нь яриан дундаас өөрөө олдох байх магадгүй. Юу яах вэ? Огт хийж үзээгүй зүйл хийж үздэг ч юм уу? Хөрхөө. Яагаад байжлахгүй зүгээр л огт хийж үзэж байгаагүй юм хийж үзмээр санагдчихлаа. За, ишгэнга комбини гараад өөртөө хизээч авч идэж байгаагүй амттай чихэрлэг снэк ч юм уу юу гэдэг. Тим зүйлүүдийг авч идэж үздэг ч юм уу. Сонирхолтой санагдчихлаа. Бэлхэ бэлгүйсэн. Энэ хүүхдийн концепт. 1600 yen гэдэг чинь баг 30,000 төгрөг юм уу да Монгол мөнгөөр бол. Тэ. Гадаа сайхан байна да. Олон жилийн дараа энэ бичлэгнүүдийг буцааж үзээд би энэ үед ийм газар амьдарч байсан байж тээ гэж бодох. За машинтайгаа дэлгүүр явнаа. Явсаар л байна. Дуунаа. Cheesecake зан юм шиг байна гамнаа. За махны амтгаас суух уу, shrimp-ны амтгаас суух. Гэхдээ shrimp-ны амтыг би хийдэг гэж бодож үзэхгүй учраас бэлтгэн зөвлөд идэж үзсэн сайхан юм. За шоколадны амтай юу гэдгийг мэдэхгүй байгаа ч гэсэн. За дэлгүүрээс үчсэн юм авсан тэгээд идэх гэсэн чинь гэртээ идэх гэсэн чинь нэг л сонирхолтой юм аа. Яг гэртээ идэж болно. Гэхдээ гадаа хэтэрхий гоё байгаа учраас би гадаа идмээрсэн юм. Тэгээд гадаа жоохон нарлаг халуун байгаа санагдаад тэгээд жоохон гадаа идэх бэлтгэлээ яг хувц сумраа жоохон өмсөе гэж бодлоо. Яна би хэтэрхий новшорж байна. Яг ингэж бичлэг хийж сурдаг юм байлгүй. Хэрв надаас бичлэг яаж хийдэм бэ гэж хийж асуухгүй л байх л та. Гэтэ хэрв асуух юм бол эхлээд чи ярьж сурдаг юм шиг байна. Өөртөө ихтэй амар confidence байдлаар ингэж ярьж сурдаг юм шиг байна. Тэгжээс л хамгийн бүхэл энэ өөртөө ихтэй байдал бол яг одоо бичлэг хийдэг хүний баг одоо юу гэдэг чинь 50% ч юм уу. Тийм үлзэн 50% тэгээд засвар янзлага гэрэл хөрөлгө гэдэг шиг тийм үү скрипт юм уу тиймэрхүү юм. Явцсан 50% нь бол баг өөртөө ихтэй ярьдаг ихтэй байдал. Тийм л юм байна. Өнөөдөр сүнхлээ.
гадаа ихтэйхэн гоё газар орж сууж байгаа юмаа иднэ. Юмаа иднэ. Гол давхамжууд яах. Цүнгэндээ гээд аваад ирчихв. Би ихтэй амар зүгээр л юм идэхийн тулд гарах гэж амар зөвөн гарч байна. Яах вэ? Юу лээ? Сүр. За гарнаа. За голын иг дээрлээ. Манай монгол шиг тэндээ юм. Том үйлдвэртэй тэгээд тэндээс нь. Яг 3 дугаар цахилгаан станц яг Саппоргоос харуулны ингэж үргэлж нэг 3 дугаар цахилгаан станц ингэж нэг харагдчихэд яг л нэг тийм мэдрэмжний хахлаг Монголд байгаа юм даддаг. Тэгээ одоо ирсэн байна. Юм идэх газар ирсэн байна. Японы нэг гоё юм нь хөдөөрхөн нутагтай ч гэсэн айгу. Хөдөөрхөн нутгийнх нь гоё тал нь айгу цэвэрхэн ирнэ том зайтай. Токиод ч бол Токио, Осака гэсэн том хотууд чинь бол надад айгу зай байдгүй юм санагддаг. Тэгээд хөдөөрхөн нутагт байх нь бол айгу таалагддаг. Oh, crabby boy. За, өвтөх ордохгүй бол цухтаачих юм. Манай ингээ голд нэг юу лээж хавч ингээ байж идэг. Сайхан нарлаг өдөр байна да тийм ээ. Хавчтай болоо яа гэм бол. Тэгээ зүгээр бай үзмэлж ирсэн гэдэг. За цоход юм байна. Хавч усандаа сайн юм байна уу? Би тамаа. Би бууж үл. Цохтчлаа. Хурдгаш гэдэг. Гэтэ саяны хавчиг идэж болохгүй хаа нөгөө манай байдаг газар чи үйлдвэрлэхтэй газар ахгүй. Тэгээд эднес чи шууд усаа бохор эсвэл юугаа ч гэдэг шууд гол руугаа нийлүүлж байгаа л харагдтыг. Идэж болтгүй. Гэтэ би хавч идэх гэж идэж бодож байгаагүй л дээ. Тэ намайг одоо идэх гэсээр л зарим хүн хайлаад дуусчих тий. За чиз кейктэй юу гэж хэлдэг вэ монголоор? Зүгээр чиз кейк л юм шүү дээ. Дотроо гад жоохон унцлаа. Чиз энэ дэд хуура чиз юм байх таа. Юу юм бол? Чиз юм шиг. Би яг идэж байгаа процессыг хаалгах хэрэгтэй тийм. Зүгээр л энгийн залуу, энгийн заримгийг, энгийн голын яжууд сайхан энгийн тухтай идээд байж байгаа контент. Хэрэв би нэг зүйл дээр жоохон мэдмээр байгаа нь би бичлэг аплод хийж тэрийг босоод компьютероос үзэхлээр нэлээ бичлэгийнхэн чанар нь муу юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Би iPhone-оор одоо бичиж байгаа. Тэгээд хэрв та нар үзээд бичлэгийнхэн чанар хэрв сайн байвал сайн байна. Тэгээд муу байвал муу байна гэдэг. Тэгээ бас дууны чанар нь ямар байгаас би бас мэдмээр байгаа юм. Намайг надад бичлэг тэгж коммент орж ирлээж уудах байлгүй дээ. Тэгвэл хийж явах болох байхаа. Өнөөдөр өглөөсөө ийм гоё өдөр болно гэж юусэн боддог. Та нар өөр Японы тухай юу мэдмээр байна? Тиймэрхүү янз бүрийн асуудал, янз бүрийн мэдмээр байгаа юм байвал коммент хэсэгт үлдээж болно. Сэтгэл үлдээгээрэй. Би судлаад чадхаар хариуг нь хэлээ явна. Ямар тэнэг юм бэ би? Юу ийггүй шүү дээ. Ямар амтагдж байгаа хэлээгүй зүгээр ганцаар идээ суугаад гинээс. Йоо. Юу? No.
За энэ бол чиз арай биш байсан байна. Зүгээр нэг жоохон бичээн маягийн зүйл байсан байна. Тэгээ одоо ингээд цайрхан бол энд цагаан хэсэг байгаа. Цагаан хэсэг нь бол яг өөр зарим нь өөрөө. Өдрийг шар хэсэг наагаад шар хэсэг нь бол крем юм шиг байна. Юу лээ? Чиз юм шиг байна. Тэгээ яг ингээд идэхлээр нэг тийм жоохон одоо юу лээ? Соор гэж хэлдэг юм даа нөгөө. Юу шилдэлээд ирэх чинь. Идэхлээр ингээд нэг нүд анигдах гээд байгаа юм шиг юм. Лимон өдөхнийг тэгдэг штэ. Дошгон гэдэг лөө. Дошгон амттай. Дошгон юм шиг тийм амт мэдрэгдэж байна. Зарим гэдэг ясуу да. Хүүхд юм шиг санагдаж байна шүү дээ. Хүүхд байгаа юм шиг тиймээс сайхан хүүхд яг нэг буцаад хүүхд болсон юм шиг нэг тийм гигэн сайхан өдрийн мэдрэмж төрж шүү дээ. Бид бол заримдаа үнэхээр дотор байгаа хүүхдээ бас баярлуулж авах хэрэгтэй юм шиг байна да. Ажил, амьдрал гээд завгүй болсон учраас одоо нэг доторх хүүхдээ үл тоогоод байвал жоо болохгүй юм санагдаж байна. Тэцэс явж бол тэр хүүхэд дотор байгаа хүүхэд гэсэн чи өөрөө юм шүү дээ. Тэгээ чи өөртөө нэг юм жоохон зарагчих ч юм уу боломж олохгүй байгаа хэрэг юм шиг байна. Тэгэхээр яах нь вэ? Зарим аваад идчихэж байгаарэ. Эрэгтэйч байсан хамаагүй. Эрэгтэйч байсан ялангуяа эрэгтэйчүүд л эмэгтэйчүүд маань бол юу хүсэж байгаа бол мэднэ. Өөртөө аваад хэрэглэж чаддаг хүмүүс. Эрэгтэйчүүд бол уйлж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм мэдээж уйлж болохгүй гэж байгаа юм чинь нөгөө өөртөө бол амттай юм авч идэх мэдэх бол тийм тухай та нар бол бодохгүй. Тийм ээ? Би буруу яриаггүй. Миний хэрсэн суудж байгаа бол би одоо болчихсон саан зоодох юм. Гэхдээ хажуугийн чимээ байхгүй юм шиг гайгүй хаа. Хажуу ой. Юу гэж байрчмаар явсан гэдэг юм. Авчиг л байрчмаар явсан гэдэг. Зүгээр идэх гэж биш зүгээр харах гэж байрчмаар явсан гэдэг юм. Хаяад ингэж сууж ямар юм бэ? Энд чинь хэрэгтэй. Их сайхан хэрэгтэй юм. За дараачих нь юу длээ? Шоколад, фафет гэж юу юм бол? Мэдх юм алга гэхдээ жоохон чихэрсэд байгаа юм. Идээд үзье. Надад энэ л хамттай санагдсан. Яа энэ баг нөгөө нэг Симпсоны нэг Бартад нэг хийж өгдөг нэг хажуу талынх нь айлынх нь аав нь хийж өгдөгтэй адилхан зүйл шиг санагдаад байна. Би бичлэгэнд тасад оруулна хараарай за. Яг нөгөө Монголд Саша гэдэг нэг юу гэдэг санаж байна уу? Саша гэдэг нэг чоко бай. Яг тэр шиг юм байна. Тэрний яг л нэг заримгийн хөлбөрний юм хайсан. Яг л Саша гэдэг чоко бай тэр л энэ. Би тэрийг баг ухтаа сасгаа гэж уушдаг гэсэн шүү дээ. Ягаад ч тэгж уушдаг гэсэн. Гэтэ надад яг сасгаал гэж уушгадаад байдаг байсан тэгээд. Наа энэ гоё юм биш үү? Энэ заримдаа авч идэх юм. Доороо бас ингэ
эхний хэсэг нь ингээд юу? Кремтэй шоколадны үүрмэг. Тэгээ доошогоо ингээд орохлоо тийшээ нэг юм цэлцэгнүр шиг гэхдээ цэлцэгнүр биш хэрнээ нэг тийм цэлцэгнсэн мэдрэмж төрүүлээд гэхдээ тань яагаад ч нэг гоё мэдрэмж төрүүлээд байх юм. Вау. Энэ бүр яг одоо ингээд кофе намттай болж эхэлж байна. Йой. Наралуу шууд харсан чинь нүд гацсан болчихлоо. Энийг тийг зарим гэхэд зарим гişмаа. Би их тийг уусаа хөлдөөгснөөс биш хөргүүрээс л авсан л та. Энэ зарим уусаа биш үү? Nature rich гэнэ. Shrimpны, шарсан shrimpны чипс бодолтой. Шарсан халуун ногоотой. Lobster гэж нөгөө. Бүр нөгөө lobster гэж бүр нөгөө бүр том штэ. Хавчин нөгөө нэх бүр нэг ийм их том хэмжээтэй байдаг нөгөө ийм гарчгийн урт мөхтэй байдаг тэр нь юм шиг штэ. Тэрний шарсан спайс амттай гинэ. За. Босож үзнэ. Би өөрөөрөө бол хэлж товч үзгүй. Гэхдээ бэлтгэн зориулаад товч үзэж байна. Гэхдээ надад тохиолдож байгаа болохоор надад нэлээд сайхан байна. Ягаад гэвэл би товч үзэж байгаа учраас. Бас муугүй. Тэр lobster үнэхээр амьдрал дээр ингэж авдаг бол бас тончиг муузал биш ээ нэ. 저건 점에 잘 얻어요. Статья там, ну. Какой-то мотор хронш чадахгүй нөө. Унш чадахгүй ч яг. Ойлгох мал. Одоо үнэн л хэлээ. Үнэхээр Оросчууд 2025 оны 12 сарын 28-ны өдөр яг л Японч ийм л байсан шүү. Энгийн чипсний ардхыг унш чаддгүй л байсан шүү. Одоо чи унш чаддаг болсон уу болоогүй би чамайг шалгана. Чи энэ намайг 10 жилийн дараа заавал үзээрэй. Би чамайг 10 жилийн дараах чамайг би загнах гэж шүү. Чи унш чаддаг болсон уу болоогүй. Болоогүй бол юу хийгээд байгаа юм бэ? Тэ Япон гэснээс Японч бид Японыг дэлхийн хамгийн хэцүү хэл гэж боддог. Энд чинь ханз байна. Тэгээд энэ чинь ханзандаа дагалдаж ярьдаг хятад дуудлууд байгаа юм. Тэгээд Япончуудын нь өөрсдөө ашигладаг хэл байгаа. Энэ чинь хэрвээ ханзыг хасчих юм бол ханзтай байгаа бүх юмыг хасчих юм бол Япончуудын нь өөрсдөө хэл гэсэн юм үлднэ тэ. Тэгээд энэ чинь ханз чинь ороод ирэхлээрээ дагаад хятад аваа дуудлага нь цуг ороод байна. Тэгэхээр энэ чинь Японы хэлэнд чинь хятад авааны дуудлагууд тэгээ ханз нэмэгдээд тэгээ тэрэн түүний дээрээс Японы өөрийнх нь хэл нэмэгдээд ингээд нэг хэл судлах гэж байгаа гэж ингээд хоёр хэл судалж байгаа юм шиг болоо явчихдаг байхгүй. Тэгээд ингээд Японд сурж байгаа хүмүүст ингээд хажуугаар нь хятад хэл орох айгүй амархан болчдөг. Жохон дуудлага нь зөвшөөрөл одоо жохон хятад хэл рүү хөрөх гэж байгаа тохиолдолд жохон дуудлагуудаа янзлж чэйжлэл тэгэл болоо. Тэгээд энэ чинь ханц чэйжлэн гэдэг нь өөрөө бас нэг асуудал. Ханц чэйжлэн гэдэг чинь өөрөө бас нэг асуудал. Бас шанх шүү. Бас үзээтэй асуудал шүү. Гэтэ хийгээ явж байхад тэгээд нэг нэгээр орж идэв юм дөө. Нэг 2500 ханц чэйжилчгээд уг нь болно л гэж үзээд байгаа юм шиг байгаа шүү дээ. Япончууд өөрсдөө. Би нэг мэдгүй би одоо өөрөө амар ихээр хэлээд байгаа ч юм уу. Би нэг 1000 орчмыг мэдж байгаа болов гэж бодоод байгаа юм. Бодлаач юм. Нэтэр явцал гэж. Бас Японд сурах гэж байгаа нөхдүүд хүмүүс байж байвал
бас асуух зүйл юу байна? Би бас чадхаараа тусал зөв хэлэх юм байвал хэлнэ. Яагаад гэвэл би өөрөө энэ сурна гэдэг зовлонгоос чинь ингээд зовоод гараад ирсэн гэхэл те. Зовоо явж байгаа. Гэтэ би яаж эвтэйхэн зовох уцраа болоод олдсон. Би яаж зовох уцраа олдсон ямар ч байсан. Өмнө нь бол зовох нь хэцүү байдаг байсан. Одоо би зовсон ч гэсэн одоо яах вэ гэд тайвшраад ингээд бүр ингээд гэрсэн. Яах одоо ингээд зовно шүү дээ. Тийм бүр тийм болчихсон шүү дээ. Хүнд тохиолдох зүйл цаг цагаараа байдаг гэж яг үнэн юм шиг. Тохиолдох зүйлийг хурдлуулж болохгүй, удаашруулж болохгүй. Яг л тохиолдохоор л тохиолдно. Энэ ингээ хуруугаа өгч байгаа нэг заваа үзэгдэл болох үү яах вэ? Яг үү. Оруулсан ч яхаа, оруулахгүйсэн ч яах вэ? За, голын ирэг дэх хооллолт ингээ дууслаа. Наар сайхан ээж энэ. Голын ирэг дэх хооллолт ингээ дууссан. Бүсэд аа. За, өнөөдөр миний бичгэнд дэвжсэн дарж орж ирээд намайг үзэж сонирхсонд баярлалаа. Тэгээд ямар нэгэн комент сэтгэл үлдэхийг танаас би хүсэж байна. Яагаад гэвэл би хүн үзэж байгаа гэдгийг мэдэх юм бол тэгээд ямар нэгэн халуун дулаан сэтгэл үлдэх юм бол надад сайхан мэдрэмж төрөх учраас тэ. За яг таныг заавал хүчлэхгүй л дээ. Гэтэ та лайк ч юм уу бас дарж болно. Тэгээд бас subscribe дараарай. Тэгээд